За дээрээс нь төрийн албан хаагчдад за нэг зүйлийг би одоо дахин бас харуулахыг хүсэж байгаа. За ер нь бол мэдээж ерхий сайд дээр одоо энэ танай төрийн албан хаагчтай холбоотой ийм асуудал үүсэж байна гэдэг мэдээлэлүүд бол ингээд ирдэг. Одоо энэ 700 орчим асуудлууд өнгөрсөн хугацаанд одоо өнгөрсөн 6-7 сарын хугацаанд үүсээд за энэ дунд 85 орчим нь шүүхээр одоо эцэслэн шийдэгдэж байгаа. За энэ дунд одоо харамсалтай бас одоо ингээд таньж мэддэг хүмүүс ч бас байгаа юм. За урд нь бол тэгээд нөгөө томилсон их хурлын гишүүнээрээ уцтуулаад ч юм уу нэг яаж хийж чад аргалнаа гэдэг ийм итгэл үнэмшилтэй бас байдаг байсан юм шиг. Би өөрөө одоо авилгын эсрэг үндэсний хороод ахалчаад ийм зүйлийг одоо хийх ямар ч боломжгүй хийх ч хүшүү гэдгээ бас дахиад хэлхийг хүсэж байна. Хин нэгнэр над руу уцтуулаад ямар ч нэмэр байхгүй. Одоо Эрдэнэс Монголоос ахуулаад холбогдох нэр бүхий төрийн өндөр албан тушаалтнууд дээр холбогдох газар агентлагийн дарга нар дээр орлогч дарга нар дээр олон асуудлууд үүссэн шүү. Мэдээж одоо хүний нэр төртэй холбоотой бас хэргийн нууц эдгээр учраас энэ асуудал тэр бүх бүрийн нийгэм зарлагдахгүй л яваад байгаа болохоос 85 асуудал гэдэг бол энэ том асуудал шүү. 6 сарын дотор. Энэ цаашдаа эрчимжин шүү энэ тэмцэл. Ингээс өөр арга байхгүй. Ингэж ижил бид нар энэ авилгалтай холбоотой асуудлыг бид нар олон улсад цэг тавьж харагдахгүй бол Монгол улсад хинч хөрөнгө оруулалт оруулахгүй. За мөн одоо жишээл Монгол улсад бизнесийн одоо энгийн орчин бүрдэхгүй болно гэсэн. Тийм учраас энэ дээр одоо хатуу байхаас өөр сонголтгүй. Би энэ одоо удаа дараалан илэрхийлж байгаа. Өнгөрсөн хугацаанд хатуу байсарч бас ирж байгаа. За цаашлаад шаардлагатай бол энэ асуудлуудыг одоо зарлаад явдаг эрх зүйн систем рүү бас орж болдошгүй шүү. Авилгын ер нь энэ эрүүгийн хууль бас хөнгөх юм л. Жохоо явж байгаа хүн хэлцэх хугацаанд дуусчихдээ. Хэрэг хийж гадагшаагаар явчихдаг. Тэгээ тэнцэнээсээ сүртэй мэдээлэл хийгээд ингээд байгаад байдаг. Ийм олон асуудлууд байгаа. Цаашдаа энэ эрх зүйн орчнуудыг бид цэгцлэх ёстой. Авилгын хэрэг хийчээд хэлбэршүүлсэн журмаар шийдээд байдаг бас ийм асуудал байгаа. Иргэд энэ дээр их бухимддаг. Ял нь хөнгөө учраас ял авч гарч ирчээд олон долоо юм яриад байдаг. Үүнд бас иргэд их бухимддаг. За тэгээд бас тэр нөгөө ял авцсан одоо шүүхэр шийдвэрлэгдсэний дараа магадлан болон одоо бусад асуудлаар ингээд нөгөө ял хөнгөрүүлэх бодлого дээр манайх бас их тийм эмэрэнгүй орон юм билээ ш бас ер нь бол. Энэ авилгал албан тушаалын хэрэг дээр байж болохгүй ийм одоо эрх зүйн зохицуулт руу явнаа. За дээрээс нь зөвхөн одоо авилгал авч байгаа хүмүүс гэхээс илүүтэйгээр албан тушаалтнууд гэхээс илүүтэйгээр авилгалыг бүрдүүлж байгаа энэ хөрс суурь нь юу вэ гэдэг дээр хэдүүлээ хамтдаа илүү одоо наривчилж ажиллах зайлшгүй шаардлага байна. Энэ дээр улсын их хурл засгийн газрын түвшинд ямар л одоо эрх зүйн орчин хэрэгтэй байна. Энэ дээр манай одоо хуулийн хяналтын байгууллагууд та бүхэн яг тэр орчноо бүрдүүлэх тал дээр бол их тийм санаачлагтай ажиллах юм одоо бүрэн боломж энэ үндэсний хороогоор дамжиж бас нэгдэж байгаа шүү гэдэг нь хэлэх нь бас зүйтэй байхаа гэж